Олон жилийн ашиглалтын явцад Ховд аймгийн Ахуйн бохир ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж нь ачааллаа дийлхэ байж гадагш хальж урсгаас эхлээд олон асуудал тулгамдж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 2008 онд цэвэрлэх байгууламжаа шинчилж өргөдөхөөр шийдвэрлэн тендерийг нь зарлаж Ховдын тулга компани шалгарсан боловч улс орны төсөв санхүүжилтийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалan удаашрсаар 2012 онд барилгын ажлаа эхэлж 4 жилийн хугацаанд барьж байгуулсан байна. Хугацаа хэдий удсан ч гэрлээ орчин үеийн шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг туршилтын 45 хоногийн хугацаанд нь хэвийн ажиллуулсны эцэст ийхүү улсын комист хүлээлгэн өгч байна. Цэвэрлэх байгууламжийн хувьд бол 12 онд манай компани энэ барилгын ажлыг эхэлсэн. Тэгээ энэ хийж гүйцэтгэх хугацаанд бол нэмэлт ажлууд хийгдэх шаардлагууд гарсан. 2008 онд анх шийдэл нь гараад 9 онд зураг нь хийгдсэн гэхэд зургууд дээр маань одоо орчин үеийн тоног төхөөрөмж тавигдаагүй байсан. Тэр шалтгааны улмаас бид нэр зургаан дахиад шинээр хийлгэсэн. Энд юу гэхээр жишээ нь одоо энэ цэвэрлэх байгууламжийн арай танкийн энэ блокийн онгоцын агааржуултыг хамгийн сүүлийн үеийн юм калафнта ийм төхөөрөмж бид нар хийсэн. Тус цэвэрлэх байгууламж нь хоногтоо 4200 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл хүчин чадлын хувьд өмнөхөөсөө 2 дахин нэмэгдэжээ. Мөн хамгийн сүүлийн үеийн шин дэвшилтэт технологиор байгуулагдсан төдийгүй бохирыг механик халдваргүйжүүлэх, байгалийн биологийн гээд нийт 4 дамжилгаар бүрэн цэвэрлэнэ гэдгийг албаны хүн яриандаа онцолсон юм а. 4200 м3 хүчин чадалтай ийм цэвэрлэх байгууламж энэ ашиглалтанд орсноор бол энэ Ховд аймгийн гарч байгаа бохир усны хэмжээг бол бохир усыг бол бүрэн одоо 98% хүртэл цэвэршүүлэх бүрэн болцоотой. За энэ цэвэрлэх байгууламжлаар бол механикийн, биологийн дээрээс нь бол энэ байгалийн аргаар цэвэрлэх ийм одоо аргуудыг энэ зурцшилтүүдэд нэвтрүүлсэн. Мөн олон удаагийн туршилт судалгааны үндсэн дээр бий болгосон холоорын төхөөрөмжийг суйрлуулж өгснөөрөө давуу болсон гэдгийг мэрэгжлийн байгууллага гүйцэтгэгч компани зүгээс онцолж байна. Юутааш барилгын тухай хуулийн дагуу гүйцэтгэгч компани 3 жилийн хугацаанд ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийг хариуцах бөгөөд 1 жилийн хугацаанд туршилт тохируулгын ажлаа хийх юм а. Түүнээс цааш ашиглагч компани тухайн байгууламжаа зөв зохистой ашиглаж чадвал хэдэн ч жил ашиглагдах боломжтой гэдгийг хэлж байсан юм а. Өнөөдөр улсын комист хүлээлгэн өгсөн цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт ашиглалттай аймаг орон нутгийн удирдлагууд мөн мэрэгжлийн байгууллагын танилцлаа. Энэ одоо яг перцитний бактери нь өөрөө энэ иймэрхүү баг зэргийн суулттай дөнгөж үлжиж эхэлж байгаа юм. Манайхан яг бактери бол яг өөрийнхөө бохир уснаас нь өөрт нь нутгсан юунаас ингэж үржүүлж авч байгаа байхгүй. Тэгэхгүй гадныхаас бактери лаг авчираад явах юм бол манай энэ орон нутагт бас дасан зохицох усны юунд бас дасан зохицох учраас бид нар яг өөрөөс нь үсгэж байгаа. Одоогийн байдлаар нэг иймэрхүү байдлыг үсцэн байгаа. Яг энэ барьцит нь энэ 40% ийм хэмжээнд очих юм бол яг технологийн гормынхаа дагуу усаа цэвэрлж чадчихна гэсэн үг. За хамгийн гол нь бол хүчин чадал бол нэг дахин нэмэгдсэн байна. 2100 байсан бол 4200 м3 одоо багт авчтай болсон байх жишээтэй. За мөн түүнээс гадна усыг одоо цэвэршүүлэх бичил организмыг үржүүлж байгаа нэг даваа талтай юм байна. Энэ чиглэлээр манай улсын одоо 3 хотод бол энэ хэрэгжиж байгаа юм байна. Тэгэхээр энэ маань одоо эцэстээ Ховд аймгийн экологийн асуудал, эрүүл ахуйн асуудал, за гарч байгаа бохирыг одоо цааш нь цэвэр ус болгож байгаль орчинд нийлүүлэх энэ асуудал дээр бол энэ технологи бол өндөр ач холбогдолтой гэж ингэж бодож байна. Тэгээд цаашдаа бол энэ төхөөрөмжийг энэ одоо суурлуулсан тоног төхөөрөмжүүдийг үр ашигтай ашиглах, энэ хүмүүсийг одоо сайн ажилуулах энэ чиглэл дээр одоо мэрэгжлийн байгууллагууд онцгой анхаарах байхаа гэж ингэж бодож байна. Тэгээд цаашдаа бид нэр үр ашигыг нь бол одоо хагас жилийн хугацаатай юм уу дараа жилээс бас дахиж шалгаж үзнэ. Ингээд бол цаашдаа бол олон жил одоо үр дүнтэй ашиглагдах байхаа гэж ингэж найдаж байна. Ховд аймаг өнөөдрийн байдлаар хоногтоо 3200-аас 3600 м3 цэвэр усыг хэрэглэгчдэд нийлүүлдэг, харин хоногтоо 2400-аас 2500 м3 Ахуйн бохир усыг цэвэрлдэг гэсэн тооцоо бий. Тэгвэл хоногтоо 4200 м3 Ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж ийхүү ашиглалтанд орсноор цаана нь дахин нэг дахин хэрэглэгчийг хүлээн авах нөөц бүрдэж байгаа нь сайн шалтгаан юм а.